үзэгчтэй Sweet Kitchen-ийн дахиад цаа шинэхэн дугаар та бүхэнд хүрч байна. Өнөөдөр бол манай группийн гишүүн Оном, за группийн гишүүн Ундрал тийм ээ. За Ундрал энэ хоёр бүсгүүдийг би орж байна. Тэгэхээр өнөөдөр бол ямар нэгэн сэдвт баригдахгүй бид нар бүгдээрээ өөрсдийнхөө чаддаг, мэддэг гэсэн зүйлсээ та бүхэнтэй хуваалцах гэж байгаа. Тэгэхээр бид нэр өнөөдөр юу хийх вэ гэхээр Оном маань харч шүлхийн. Би бол сам авахтай паста, тэгээд йогурттай, ванильтай десерт хийж үзүүлнэ. За би болохоор хясан хэлбэртэй эклэр. За зүгээр нөгөө нэг эклэр гэдэг шүү дээ, тий. Яг тэр хэлбэрээр бас та бүхэн зааж үзүүлэх болно. Нэвтрүүлгээ тухлан сууж үзээрэй үзэгчтэй. За тэгэхээр хоёулаа хамгийн эхлээд өндөг орох юм байна. За өндөг 5-аас 6 ширхэг орно. Хэрвээ том өндөг байх юм бол 5 ширхэг болно. Жижигэн энэ бол жижигэн болохоор би 6 ширхэг сонгочлоо. За тэгээд элсэн чихэр 200 г, гурил 200 г. За тэгээд ваниль зүгэр одоо нэг уут орох нь шүү дээ. Ингээд их биеэ бэлтчихнэ. За тэгээд хэлэх үү. За тэр орно чи юугаа энэ хараад желатин бас болох юм. Энийг бисэн твтэй жохоо тал аргасан. За одоо бид нэр энэ желатина жижиг хуглаад боломжтой хэдэн грамм гэсэн. За энэ аяганы тал хавцаа ер нь бол сканы тал юм уу 3.1-ээр тэтгэж. Энэ желатиныг бүсгүйд маань хаанаас олж авах боломжтой вэ? За энэ желатиныг би яг энэ улаанбас нэг хараагүй гаднаас сонцгож авчихсан. Тэгээ Германы желатин экспортоос хаяа харагдчихэд ийм хуудсан желатин. Гэтэ бүсгүйчүүд маань орж желатинаар орлуулчих болно. Хоёр халгааг орж желатиныг. Хуудсан желатин, ундаг желатин хоёрын давуу тал юу вэ? Тэгээ энэ ялгаа нь гэх юм бол хуудсан желатин 5 минутанд л дэвтэл дараагийн одоо үйл ажиллагаа ямар нэгэн процесс бэлэн болчдөг. Орж желатин болохоор 30 минутаар иж дэвтэл гэж байна. Би багш мэргэжилтэй л дээ. Гэтэ багш мэргэжлэр одоохондоо ажиллаагүй. Нэг хувийн компанид ажиллагаа. Групптэй ороод хэр удаж байгаа лээ? За группт жил гарan гэсэн бахан анх 3000 гарan гишүүнтэй байхад нь орж исэн. Тэгээд удахгүй 4000 дахь гишүүнээ тодруулна хэн байх болмоо тэгэл бэлэг өгье гэж хэлсэн. Гэсэн чи одоо 60 70 болсон уу? Тийм. Бараг тэр үзэхэд 69. Одоо ингээд удахгүй 70,000 дахь гишүүнээ болгож штэ. За одоо энэ 6 өндгөн дээрээ 200 г сахар хийж миксерт мөлтөө эхлээд өндгөө жоохон задлах хэрэгтэй. За одоо ингээд өндгөө өндөр хурд дээр нь 2-3 минут миксер. Тэгэхээр одоо ингээд өөрөө эзлэхгүй нээсээ 4-5 дахин юм хөөгөөд тэгээ өтөрсөн байгаа юм байдалтай. Тэгээ үүнээс хойш гараараа ингээд зөөл хурдж өгнө. За чихсэн ургах байлаа. За тэгээ. За гурван шишээ баг ингээд миксертгүй одоо зүгээр миксертэй мөлтөө болох юм аа. За гурлаа шигшиж хийх нь хит хитэн даваа талтай байгаа тий. Нэгдүгээрт нь одоо бөөгнөрлөөс нь ялгаж өгч байгаа. Хоёрдугаарт нь дунд нь агаар оруулаад хөөх явцад нь бас тий дэмжлэг болдог гэх юм уу. Тийм байгаа. Ванилаас ишүүлээ. За бид нар тараг сүү энтрээ болол желатинтайгаа болчихно тийм. Желатинтай болно энэ болохоор десерт нэг маань их би кексэн л гэсэн юм шүү дээ. Тэр тараг желатинтай болохоор крем Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Golden Home. За одоо зураг маань бэлэн боллоо. Тассан юм уу?
эсвэл энэ нэг цаастай байсан юм дээ. 100 ингээд 170 градуст 30 минут жигийн хэлнэ. За ундрал маань хоол хийх одоо боломж хийвэдгийн ажлын хажуугаар хэрэг цаг зарцуулдаг вэ? Тий, ажлын өдөр бол бараг хоол хийж чаддаг юм аа өмнө хэлэхэд байна. Амралтын өдөр бол харин янз янзын туршиж үзэх дуртай. Гэр бүлээ танилцуулбал За манай нөхрийг Дэлгэр Далаа гэдэг. Нэг хүүтэй, хүү маань 5 настай. За тэгээ гэрийнхэн маань бол өстой хоол ихэд намайг бүрэн дүүрэн дэмждэг. Нөхөр бол энэ тэндээс материал олж ирнэ. Манай хүмүүд одоо юу торт ихэд кремийг нутгаж өгнө гэл. Миксерээр ямар ч тоглоом тоглож байсан. Миксер дуурах юм бол гүйж ирээд би миксерт нь бараг та хоол би ингээд нэг чинь хийчихээ гэл. ариун миксер хүүхдэд их айгуул дуртай тийм тэгж ээжтэй тусалдаг нэг сайн байгаа. За ингэж. За нэг овн руу гарчтэй. За одоо ингээд 100 руугаа хийлээ. 30 минутын дараа бүгдээрээ 100 руугаа бэлэн бэлэн байна. За одоо кексний маань цаг болсон байна. Дээрээ зурхнаас аваад. За одоо ингээд кекс маань өрөөд бэлэн болчихсон. Одоо бүгдээрээ кексээ зүсэн. За энэ ойролцоогоор хэдэн сантиметр юм бэ? 1 сантиметр юм. За. Сайн төсчнээ. Нэвтрүүлгийн ивент итгэгч Good Fries. За ийм том саундаас хийх юм байна. Бас жижигхэн стакануудад юм уу? Бокалнаас тийм. Танд ямар гэрч чинь сав байна те. Тэр савныхаа юм. Энэ бол ингээ харагдтаа уйлсан харагдах юм байна шүү дээ, тий? Тийм гэсэн үг. За маш гоё десерт зааж өгч байна. Энэ маань хөөлөгч ороогүй зөвхөн өөр хөөсөн гэсэн. Сүүлийн үед бас айл болох нь хөлөгч савнаас бас талцаад байгаа шүү дээ. За юу ч гэсэн ингээд тавьд үзье. Одоо ингээд дээр ингээд юус чинь. Ер нь тирамас байдаг шүү дээ. Тэрнтэй л нэг адилхан ойролцоо. Гэтэ бол хүүхдүүд баг идэхэд бас тохиромжтой. Ийм байхгүй юу? Тирамас үнд чинь юу ордог шүү дээ. Виски энэ төр ордог шүү дээ. Нэг кофе виски. За ингээд ихнийх нь давхаргыг хийчихсэн. Гэж. За одоо энийгээрээ чи чиглэж буй нэг жуусээрээ хэлчихтэй. We're up all night to get lucky. We're up all night to get lucky. Энэ жуус нь болохоор одоо энэ гүзээлсгний шүүс байгаа. Юунич шүүс байж болно. Ямар ч төрлийн жуус байж болно. Олон живсний шүүстэй бидний нөгөө жуус авч удаг шүү дээ. Тэгээд жуусээр л. За одоо ингээ ихний хоёрыг бэл. За одоо хэдүүлээ кремийг бэлтгий. Нэвтрүүлгийн ивент итгэгч Good Fries. За одоо энэ 500 г сүү манд байж байна. Энэ болохоор пүдинг. Энэ болохоор би Америк Жило гэдэг пүдинг ашигласан. Энэ пүдинг болохоор заавал чанах шаардлагагүй. Одоо ингээд пүдинг сүүнд утгаал бийждэг. Тэгэхээр даруйдаа бийждэг юм пүдинг байгаа. Өсгүүчүүд нь бас нэг герман пүдинг байдаг шүү дээ. Тийм халаал шүү дээ. Тийм тэр болохоор нэг бослагдаг пүдинг. Тийм бослоо. Тэрийг бас бослагаад бэлдээд тавьчих болно. Энэ надад нөгөө удаас бийждэг болохоор ямар санагдав. За ингээд хийж байгаа. Тэгээд юм бийжчих. За таргаа хийж идэх байна. Маш гоё үзээсэн юмтэй байна. За тэгээд өөртөө хүсэх юм бол гэрт байгаа ямар нэгэн шинэ жимс байвал те энэ крем дуугаа хийж болно. За шилдэг хийж. За бид нар энэ нэг зурмаг кремний зурмаг дээрээс нэг 5 ширхэг гүцээлсэн хэрччлээ одоо энэ нэг хийж. За одоо ерөнхийдөө крем маань дээрээ болсон тийм. Крем маань бэлэн болсон. Гэхдээ одоо энэ
жоо шингэн байгаа. Желатин идсэн учраас удахгүй бийж чинь. За одоо энийг юу нэ хилцэн санаад байгаа юм чи. За шийгээд. Энэ дээр нэг юугаа кексээ тавьж байгаа. энэ дэр кекс. She's up all night to the sun. I'm up all night to get some. She's up all night for good fun. I'm up all night to get lucky. We're up all night to the sun. We're up all night to get some. We're up all night for good fun. We're up all night to get lucky. We're up all night to get lucky. We're up all night to get lucky. Нэг хэдэн минут хэрэгтэй. За ер нь бол хамгийн урт хугацаанд бол шүнжэнгөө өмнөх өдөр нь хийгээд өглөө нь болж идвэл сайн. Гэтэ яаралтай үед бол 30-аас цагийн дараа гаргаж ирэх гэсэн. Би ч эцэн мэдээ тодорхой зэрэг. Тэрс дахиад дараагийн юу яах вэ? Дээрс нэхгүй одоо ингэж үйч. Одоо ингэж ийсэн юм чи. энийг ингэж тавгаар дарж юу яах вэ? Хивжүүлэх үү? Үгүй ингээл юу. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Good Fries. За одоо чимэглэж байна. Эхлээд энэ сангисаа доор насгаад өгч тий. Тэгээ. Юугаар ч чимэглэж болно гэртэй байгаа. Нөгөө айнс мэс гэж байдаг шүү дээ. Өдөөнөөс ирсэн айнс нэрс хадтай тэр мэлэг байна шүү дасгаал. Чимэглэж болно. Sun. I'm up all night to get some. She's up all night for good fun. I'm up all night to get lucky. We're up all night to the sun. Ингээл эсвэл бас нөгөө нэг шахтал юм үзтгэдэг шүү дээ тий. Тэрийг тавьж байгаа жимсээ бас ингэ тавьж болох юм байна. Самар бас хийж болох юм байна. Самар хийж болно. За ёстой гоё. Хүүхдийн нөгөө нэг өглөөний хоол өгдөө шүү дээ. Өмнө юм өгдөө шүү дээ. Оо тий кракер юу лээ? Cereal бас хийж байгаа. To get some. She's up all night for good fun. I'm up all night to get lucky. We're up all night to the sun. We're up all night to get some. Тэгэхээр одоо бид нэр юу хийх хэрэгтэй лээ? Бид нар нэвтрүүлэхээ бас цагийг хэмнээд махаа эхлээд нь ястаа махаад чанцсан байгаа тийм ээ? Тий, урьдчилаад чана шүлээс гаргацсан байгаа. За энд ямар мах сонгож хэрэглүүл зүгээрээ? Яг үндсэн жордоо бол өхрийн мах заавалж ордог ястагаа. Гэхдээ орчин үед хүмүүс жорын өөрчлөлт дахиатаа хийдэг, загстай хүртэл хийдэг. Оо за тийм. За тэгвэл хоёлаа хоолнд орох. За тий. За нэг төрөнд махаа гаргаж ирээд за тэр хоорондоор луун сонгоно хэрчээд шүл рүүгээ нэлнэ. За энд бас хэрчээд бас юу орж иж байгаа. Бид нар луун гол дөрвөлжин шоо хэлбэрээр хэрчиж болно. За чи энэ хоолыг анх яаж сурч ирсэн бэ? Анх уу за манай аав хойно сурч исэн. Оюутан байхдаа хоолны орс хоолнд их орсон. Маш хоолн дуртай. Тэр том харчоо гэд гүрч хоолнд аюу дуртай. Тэгээд намайг ингээд хоолнд хийх дуртай болсон дараа ингээд миний охин нэгэд хоол их дуртай юм чи надад нэг харчоо хийгээд өгөөч гэсэн. Тэгээд би заа хичээд яа надад харчоо гэдэг нь яаж хийнэ нилээ хэцүү юм байдаг бахтаа гэж интернетээр нэг өдөр бүтэн өдөр хайж үзээд тэгээд жоор олоод тэрүүгээр хийж үзээд яг анхны харчоо маань би халуун ногоо ихтүүлсэн байсан. Тэгээд манай гоё
халуунаага итүүлц болохоос маш гоё ойрцсон байна. Жинхэнэ жордоод ойрцсон байна гэдэг жийсэн. Тэгээ олон удаа хийсний эцэст өөрийн гэсэн тийм Гарын жортой болсон. Тийм гарын жортой болсон. Анам маань бас мэрэгчлээ лээ. Би бас багш мэрэгчлээ. Англи хэлний багш. За яг ижлийн мэрэгчлээ хоёр бүсгүй ирсэн байна тийм ээ. Тийм. Тэгэхээр мэдээж хоол сурахад бас хэл аягүй чухал гэдэг шүү дээ. Тэгэхээр ихэнх хоолныхоо жоруудыг орос хэл дээрээс юм уу англи хэл дээрээс олдог байх тийм ээ. Ихэнх үедээ би орсоор хайдаг. Зарим жишээ нь чизкейкний жор гоё тортны жорыг бол англиараа хайчдаг. Хэл бол маш их хэрэг болдог жоо. Тэгээ эрэл хайгуул хийгээд өөрийн гэсэн гарын жортой болох юм их чухал. Тэгэхээр одоо бид нэр блог бичээд байгаа шүү дээ. Sweet Kitchen CGM гэх сайтанд. Тэгэхээр тэр жор оруулдаг хүмүүс маань хөвчлэн гадаад амьдардаг ч юм уу. Тэгээд ер нь нэг тийм гаднаас биднэрт одоо хөрвүүлж тэр жоруудыг одоо биднэрт зааж өгч байгаа гэсэн юм хүмүүс байна. Тэгэхээр ер нь эцэгтэнэр өөрсдөө бас эрэл хайгуулж бүтээлж байх юм бол сайхан жоруудыг бол сургууль нээлттэй нийгэм маань тийм материал гэсэн нээлттэй болсон шүү дээ. За энэ гүрч хоолны тухай өөр дэлгэрэнгүй жоохон танилцуулбал. За энэ гүрч үндэстэй юм хоолндоо маш их хушиг самар хэрэгэлдэг. За тэгээ халуун ногоос хэрэгэлдэг. Бас харимсанд их хоолндоо нэмдэг. За тэгээд энэхүү харчин хоол нь бол гүрч үндэсний хамгийн алдартай шүлэн, хамгийн алдартай хоол гэж хэлж болно. Жишээ нь одоо үндэсний хоол ингээд улс орноор нь ингээд төсөөлвөл Итали үндэсний хоол гэж шууд пицца санаанд орж ирдэг те. Энэ шүлэнд нөгөө бусад газрууд хоолны газруудаас нөгөө авч идэх шиг хар чаваа гараад байдаг шүү дээ. Чинийх байдгүй юм тий. Тийм яагаад байхгүй гэхээр яг уг харчааны үндэсний жорнд нь одоо би ажика нэмж байгаа тий. Тэгээ ажикагийн оронд бол гуржид өөрсдөө тийм эсэглэн чавганы сүмс гэдэг баггүй өөрсдийнх нь үндэсний. За тэгээд тэр маань ганцхан гүрч улстай ургадаг. Тэгээд Оросд бол олддгүй учраас Оросууд өөрсдөө тэр харж байгааг өөрчлөөд оронд нь ажика гэдэг болсон баггүй юу? Энэ ажика гэдэг шилтэй байгаа тий. Шилүүчүүд маань үзэх юм бол ийм шилтэй, иймэрхүү жижиг шилтэй байсан баг тий. Иймэрхүү жижиг шилтэй. Тэгээд ер нь дэлгэрүүдээр гайгүй илбэг. Тий. За энэ болохоор юу байгаа лээ? Улаал ойрын сүмс байгаа. Тэгээд аль болгон өтгнийг нь сонгороо. Шингэн болохоор Энэ болохоор ямар амтлагч вэ? Энд чинь яг харчаан ордог гол амтлагч юу? тийм хмели сүнэли гэсэн нэртэй амтлагч байгаа. Бүсгүүчүүд бол мэдж байгаа захуудаар маш өргөн зарагддаг. Өөр ямар хоолнд ордог вэ? Бас л Кавказын орнуудын хоолнд үндэсний хоолнд ордог. Жишээ нь сациви гэдэг нэг хуурга байдаг. Тэнд нь ордог. Одоо ингээд орчоонд бид нараас хэрэглэх гэж байгаа. Энэ ногоо амтлагч бол кроп байгаа. Кропыг бол хүмүүс маань сайн мэдж байгаа. За одоо бид нэр дараачихын үйл ажиллагаа маань удаага шүлэндээ Тийм. За луу бичгэн луун сонгон хоёр тийм. Тэгээ санаа. Араас нь угаацсан будаа. За ингээд будаа маань буцаж байгаа хооронд бид нэр дараачихаа амтлагчаа бэлдэнэ. Үүнд юу болох вэ гэхээр хушгийн самар мөн сармис маань оноо. За бид нарт энэ 3 хүний порц гэж бодоход за нэг 4-5 ширхэг бушиг хангалттай. Ингээд Нунтгал тийм ээ. тийм нутгал өдөж нутгална. За сарвснаас бол нэлээ их орж ирнэ. За энд ингээд 5 ширхэг сарвс сонгоцсон байгаа. За дүндий. Тийм ээ. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Golden Home. За ингээд За онон цалман гэдэг одоо Facebook-ийн нэрээр яриад байна л да. Онон цалман бол бүсгүйчүүд маань бараг мэдэх байх. Өмнө нь ямар зарим хийж орж илаа. крем брюле зарим. Крем брюле Бас л Орос жороос лавсан. их гой зарим байсан шүү тэр үед идэж хахад. Өөр ерөнхийдөө яг аль чиглэл рүү илүү сонирхолтой энэ хоолны чиглэлээс. Хоолны чиглэл би аль хооч хийх дуртай, боо нари бооч хийх дуртай. Тий. Өөр чин зарим нэж орсорсон уу? Сураагүй. Одоохондоо бол крем брюле тэгэл. Би ч гэсэн арт заримтайгаа л байгаа. Тий.
Сарамсаа бас хушгтай Одоо хамстай ингээд юм шүү дээ. Одоо ингээд тушгаа жоохон тосн ингээд ялгартал нь үлдсэн байгаа. Нэвтрүүлгийн ивент итгэгч Good Fries. За ингээд самраа бид нар тосын гартал нь нүдчлээ. Одоо дээрээс сарамсаа хийн. Гэхдээ сарамсаа хийхээс өмнө бид нар утгаараа ингээд Жижиглээд бэлцэлчин. Тийм, бэлцээ. Гэт. Тэгээд дараа нь хушгтай хамт Тийм, ушгтайгаа хамт бэлцлээд үзчихин. Сарамсаас жижигхэн энэ хуших шиг болтсон байна уу? За бүр тийм жижигхэн болох алгүй сайхан шүүсийг гаргаад тэгээд энэ самарныхаа хоёрын тоос шүүс хоёр нийлүүлгээл бид нэр хамт бяцлаад байгаа. За одоо будаа луун самар маань уцалж байна. Будаа маань босон болов? Будаараа болоог байгаа. За будаа ингээд нэг 10 минут буцсныхаа дараа бид нэр сармас ушгийнхаа үндсэн ингээд чинь. Одоо энд ерөөсөө давс амтлагч энэ төр хийгээг байгаа тийм. Тий, одоо яг амтлагчаа хийх цаг ирлээ. Давс өдрөө хамгийн сүүлд хийн. За манай шиг буцаж байгаа нь бид нар Одоо нөгөө хуурга тийм. тий. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч Golden Home. За ингээд хариулт байгаа сайхан тослоод ямар ч тос байж болно. Гэтэ өсгийн тос хэрэглэвэл бүр хамтдаа болдог. За чикагаас бид нар 3 том хоолны халбар хийж өгнө. За одоо энэгээ өөр юм юутай болох вэ? За араас нь улаан лолын суусаа хийчихнэ. Бас л 3 халбар чинь. Сан хартлын. Одоо энэгээ Одоо яг өндөр нь гарч ирж байгаа. За одоо дээрэс нь мелийн сүнэлийг нэмнэ. За би л нэг 3 чих хийчихдэг. Нэг яг хүний тоогоор нэг чихээ хийчихдэг. за 3 хүний порц. Тэгээ 3 хүний порцоо 3 чих хийчихэж байгаа. За За докропноос бас яг адилхан. Чин. За харин улаан чанжуугээ жижиглээд хийчтэй. Тэгээд халуун ногоон тоохол тустай хүмүүс тэрцээ ахуухад хийчих болно. Дургу халуун ногоон нэг дуртай биш хүмүүс хийхгүй ч байсан ч болно. Тэр бол амтанд бол нэг нөлөөлөхгүй. За ингэж жижиглээ хийж байна. Нэг юм чинж байгаа юм тий. Тийм. За нэг ийм бүтэн чинжүү байхад хангалттай. За ингэ сайхан тусч байгаа оронд нь бид нэр гуйлаа дээрс нь шишиж нэмэн. За гуйлаас бол нэг их хэрэггүй. Хоолны халбаар нэг тал нь байхад хангалттай. за дээр нь хийх үү? Тийм. За гуриг нэмсэн учраас бид нэр шүлөө маш гоё өдгөн болгож байгаа байхгүй юу? Гуржууд өөрсдөө нь харж байгаа бүр 2 цаг, доор хаяж 2 цаг, 3 цаг чандаг. Тэгээд ингээд чангацаар агаад, гасаар агаад шүл нь өөрөө ирэхгүй сайхан өтгөрөөд явчихдаг. Харин бид нар бол цагаа хэмнэж байгаа учраас гуйлаа хийчихэж байгаа тий. За ингээд илүү болчихлоо. За тэгээд
Энэхүү сүнс бэлдсэн сүнсээ бид нэр будаага басныхаа дараа юм ч юм уу. За. Тий. So don't ask me how to get started. Oh, I'm going down. Follow if you wanna know. Just hang around. I can show me where to go. I'm already out. A foolproof idea. So don't ask me how to get started. За, шүл маань бэлэн болчлоо. За. Удаа маань болцсон уу? Чгсэн. Удаа хийгээд болтлоо одоо ойролцоогоор хэдэн минут болж байна? За, нэг 20-30 минут болж байгаа. За, тэр хооронд бол юугаа саний шарсан ажика лалолын сүнсээ хийцэн. Тэгээд хийчээд бас нэг 10-аад минут гэж харахаар ингээд шүл маань аягүй гоё өвтгөрчж байгаа. Ерөнхийдөө харж үгийн өнгө нь иймэрхүү байдгүй. Эсвэл энэс илүү улаан байдгүй. Өнөөс их улаан ч хийж болно. Юунаас хамаардаг гэхээр улаалолын сүнсийн хэмжээнээс хамаардаг. Тийм. За ингээд хийчихлээ. За тэгээд энэхүү шилөө яаж чимлэх вэ? Яшуугаар чимлээ. Нэрээ орсууд яншуг зөвхөн энэ хэсгүүдийг аваад ишин нэгдгүү гэсэн тий. Тийм. Зөвхөн навчуудыг нэгддэг. Навчууд нэгдээ. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Golden Home. За одоо бид нэр эклер хийх гэж байгаа. За бид нэр 120 г сүү 120 г ус хийсэн байгаа. За одоо энэ дээр 110 г масла хийгээд хоёр юм эклерийг яаж хийдэг вэ? Ямар ч ороод хийдэг вэ? Яг адилхан яг аягны тал масл юу гээл масл тийм масл орно. Тэгээд сүү ус хоёроос хийгээд яг чамжил хийж байна. Давстай идэггүй 9 чихртэй идэггүй. Давстай идэг 9 чихэр хийж гэж болох гэхдээ давсны татсан шүү. За харин би тэгээд ундралынхаа хэлснээр юу асуучлаа. Миний хос ингээд түлхэх гээд идэг байхгүй юу? Тий одоо гоё олон гэж хэлж байна. Чихэр мичгээ хийдэг байх нь. Чихэр хийдэг шүү. Ямар хэлбэртэй эклер дуртай вэ? Эклерний Онцгой нь бас гоё санагддаг. Би болохоор бас нэг юм хисан хэлбэртэй гэдэг би яг зүгээр ингээд тойрцсон дундаа нөхтэй тэг ингээд зүсээд ингээд тавьсан тийм бас зүгээр санагдаад тэрийг бас хийгээд тэгээд ганцхан эклер шоколадны дүрийг хий гэж бодож байна. За надад бас хуу эклер аюу таалагддаг. Хуу Аюу эклер үзэмжтэй харагддаг. аюух тийм ажиллагаатай. тэгээ идэхээс хайр санагдаж байгаа зү. За одоо энэгээ тийм буцлаад ирэхээр гурлаа нэг дор хийгээд туураар хутгаад. За тэгээд энэ гал дээрээсээ авч байгаа дөнгөө нэг хийгээд бас хутгаж болно. Шууд миксерээр ийм шиг ашиглаад зурчж болно. За маса сүү ус гур маань буцалчлаа. Одоо нэг дор гурлаа хийгээд Гурлаа ингэж нэг доор хийх нэг чухал үед юм шиг байна. Би бас эклер хийж хахад ингэж буцалж явах үед нь бүх гурлаа ингээд нэг югаараа хийгэрэй гэж бичсэн байсан. Тоод аюу гайхчихсан байхгүй юу? Уулыншод бид нар эсрэгээрээ гурлаа багаараа хийгээд бөөгнөр гарахгүй тул хийдэг. Тэгэхээр тэр хувьд бол яг эсрэгээрээ одоо энэ нөгөө жижиг бөөгнөрсөн энэ гурлын тайхгүй болсон сайн хутгаад. Ер нь бичлэгүүдийг үзэж хахад яг тэгжсэн. Яг нэг дор хийгээрэй гэж. Ер нь яагаад тэгж нэг дор хийх юм бэ?
гурлийн бас нэг чанал зурмаг гэдэг чинь нэг чинь. Тэгээд нэг эхнээс нь болоод сүүлийнх нь болдгоо байлгүй дээ. Тэ? Эхнийхээ хийчихээр Тэр нэг хитрхи бас нөгөө гал дээр удаан байлгах юм түлхэгдэж гээд. Одоо ингээ хайлмаг шиг болоод ирж шүү дээ. Тий. Одоо ингээд хайлмаг шиг болоод доторх нь байгаа энэ хуурай гурлнууд энэ байх болтол нь сайн. Тэгээд өндөг нэрээ хийдийг хийдэг бай. Би бол нэг хоёрыг хийдэг. Би дөрөв хийдэг. Надад нөгөө өндөг хийхээр шингэн болоод байгаа юм шиг санагдаад. Тий. Шингэн болох гэдэг өндөг нэмж хэрэггүй л дээ яг өөрийнхөө аюугаараа. Тэгэхээр бүсгүүчүүд маань бидний юм бас яриаг анхаарч үзээ. Өөрөө өндгөө тохируулаад хийх болно. Мөн нэлсэн ч хийсэн ч бас болно. Гэтэ угаасаа кремэндээ нэлсэн ч хэрэгтэй. Чор яг гурлан юм. Тэгэхээр маань авсрах байв зүгээр. За одоо юу гэж чинь тэ? Одоо ерөнхийдөө болж байна. За юу гэдэг ойлцчихъя. За энэ хооронд ундрал маань надад листэн дээр юу илдээд өгч. Нэвтрүүлгийн ивент итгэгч Good Fries. She's up all night to the sun. I'm up all night to get some. She's up all night for good fun. I'm up all night to get lucky. We're up all night to the sun. We're up all night to get some. Ингээд ч нөгөө нэг тушуутай уутанда хийхтэй. Одоо ингээд хийждэг. Энэгээр хэдэн ширхэг болох юм? За энэ том эклэр одоо нэг лист л гарах байх. Хунтаа эклэр хийхэд бол хийх тийм аа. Хунтаа эклэр бол тэгэл ер нь аягах болт юм аа нэг хүзүүг нь гаргана. Тэгээ бүсүү болж байгаа хийгээд. За энэ дээр би одоо хисан альбертай гэж багтаа энэ өөрийн гэж үзэх гээд байгаа. Ямар хэлбэртэй? За энэ буурийнхийг нь болохоор ерөнхийдөө хисан альбертэй гэж ярьдаг юм лээ. Энэ бол бид нар бас уламжлалт эклэр юм аа юу. Энэ бол зүгээр яг би хуу эклэр ихтэй. Гэтэ яг энэгээр хийдгүүлтэй зүгээр нэг арзгаар гэж чинь чинь миний хлом уушгирсан ба шүү. Зүгээр арзгаараа нь хийчихдэг. Энд чинь бас сарнаа авшаа шүү. Тэгээд нөгөө сарнаа авшаа. Тэгээд яг энийг ингэ тойруулсан юм. Бас нэлээд хөөн тий. Тийм хөөн. Одоо энэ 170 градус адмын байлгачаад. За тэгээд доторх чийг нь гаргаад сав хаалганд тавьчуулаад дахиад авах байлаа. Тэгээ ерөнхийдөө харж байгаа дахиад сайн харж байгаад одоо доторх нь болцгоо явал бас тааж аваад хэсэг байгаад авсан дээр. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч Golden Home. За бид нар одоо бэлэн крем миксерт байгаа. Бэлэн сүүн крем ашиглаад. За тэгээд энэ Sana Fest тэгээд сахарын пудрын амтын амсч үзэж байгаа тааруулчих. Нэвтрүүлгийн ивент итгэгч Good Fries. За бид нар одоо гэхлээрээ бэлэн болгоод гаргаж ирээд дундуур нь хувааж байгаа. За нэлээд сайн хүрсэн байгаа. За энэ сайн хэлбэртэй гэдэг маань зүгээр юм бүрэн хийх байгаа юм л та. За ингээд голоор нь үсээд за бид нар сууруудыг ялгаад нийтлүүдийг бас ингээд ялгаад авчих хэрэгтэй. За тэгээ суурин дээр нь бид нар крем өгч өгнө. За одоо яг энэ за энэ сүүн кремээ бид нэр крем өтгөрүүлэгч тэгээ сахарны пудртай холиод амтаа тааруулаад ингээд бэлдсэн байна. За ингээд тэтгэл суурь тавиад
дээдлийн шийдээс тавьж байгаа. За энэ бүрийг бол сахарны пудрыг чимэглэнэ. За энэ хоёрыг бол шоколадны зүрийг авах. All night to the sun. We're up all night to get some. We're up all night for good fun. We're up all night to get lucky. 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 За одоо сахарны пудрээрээ том болон саваа чимэглэж байгаа. We're up all night to the sun. We're up all night to get some. We're up all night for good fun. We're up all night to get lucky. 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 We're up all night to get. За сам хорхоог цэвэрлэж чинь. Сам хорхоо одоо энэ яг нэг үйл худалдаанд байдаг юм энэ байгаа. За цэвэрлсэн байдлаар бол ийм байна. За тэгээд цэвэрлж үзүүлээ. За толгой хэсгийг нь бол ингээд ивүүлээд ийгээд авчна. За тэгээд хөлнүүдийг салгаад. За тэгээд дотор талаас нь энэ хальснууд байгаа. Хальсыг нь салгаж авна. Хальсыг нь салгаж аваад за тэгээд жижигхэн хурц эртээ утгаар нурууны даваа яг гол руу бид нэлийн төсөл хийгээд өгчнө. Тэгэхээр энэ бас бид дотор нь дуусах байгаа. Тэгээд ингэж цэвэрлээд за энэ болохоор ингээд цэвэрлсэн санахаар энэ байдлаар байна. За одоо бид нэр гоймонгоо чанагч байна. За 200 г гомн бидний гол хэрэгтэй. Гомн нь бол ямар ч гомыг сонгож болно. Өнөөдөр бид нэр ийм байгаа гомыг ашиглаж байна. За тэгээд гомын чанарыг анхаарах юм ус байдаг. 100 г гомонд 1 литр ус гэж тооцоолоод одоо бид нэр 200 г гомын чанарч байгаа учраас 2 литр ус татсан байгаа. Ус маань австай байна. За одоо сам хорхотой хураа хийх чинь. За сам хорхотой паста хийгээд сам хорхоогоо сам хорхоо орно. Одоо самис орно. Цагаан бие орно. Тэгээд дараагийн ямтлаганд нь базилик, орегано тэгээд томат орох юм. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Golden Home. Ураа албаг. Бас албаг. Цагаан. 3-4 хумс самис. Хариулын тавга халаагүй байхдаа хийсэн зүгээр юм тийм ээ. Тэгээд дараа нь сарамсаа игээд одоо ингээд хадаа нөгөө санисныгоо үнэтэй дунд ирж шүү дээ хаа. Тэгээд санис гэдэг олив юм болон хэлсэн. Энэч гэсэн умарч байгаа зү тийм. Энэ юм. Самархаа бол одоо айгүй хурдан болдог. Юусе нэг 5-6 хана. Галын жоохон нийлхүү. Сүүлд манайхаа нөгөө сам авсан гэж тоолсон санагддаг болсон. Балан гаралтай гэхдээ тун омега 3 хүчтэй байдаг. Тэгээ ялангуяа нөгөө жирэмсэн хүчүүд нэмэлт идэх нь бол Итгэлийн одоо энэ дээр чи өөр юм хийх одоо энийг тул зуртаа гаргаад нэг өөр тавгад. За.
Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Golden Home. За үргэлжлүүлээд цаг махаа тусна авчихсан байгаа, шараад авчихсан байгаа. За дахиад нэг хэлний тусна чи. Одоо яг энэ шаргацсан юм дээр нь соус Шаргацсан юм дээр шоус хийх. За Одоо орегано базилик хийх гэж байна. Орегано нэг дүүр бишээ идэх. Базилик. Тэгээд уурах айгуу гоё мэрчж байгаа. за сан комент Didn't know everything is uncharted. За одоо энэ нь хуурагдаад зөөлрөөд айгуу гоё болчихсон байгаа. Нэг хоёр авах гэж байна тест. За тэгээд үнэ хэлж байгаа. Хуурцаач. одоо бол гом маань бэлэн болсон байгаа. Сам орхоо бэлэн болсон. Ерөөсөө одоо энэ гурав хэлэл ба зэрэг шарах уу тий? Тийм байна. Хуурцаа бол хамгийн сүүлд нь байна. За. Яон өнгөл хэлж байгаа. Стэн янзи сайхан өртөж байна. Одоо хамгийн сүүлд автаа гэж байгаа юм ээ. За Ерөөсөө та нар андарсан ерөөсөө давс хийх байгаа. Тэгэхээр ч маань өөр аюул гацтай гэсэн. Тэгээ хамгийн сүүлд нь хэсгээ нэг тайлбарлах уу? Тэгээ баг зэрэг зөвхөн нуусгаад Hang around like you show me where to go. за одоо паста маань нэг юм их боллоо. Одоо бид нэ хамлаа. За нэг хүнд нэг порц нэм байх болов. за одоо энэ мандад Тэгээ энд вандуул уунтай. Foolproof ideas, so don't ask me how. За үзэгчдээ өнөөдөр бид нэр Sweet Kitchen бүтээлч бүсгүйчүүдийн группээсээ хоёр бүтээлч гишүүдийг уурж оролцуулсан байгаа. Тэгэхээр бид нэр өнөөдөр нэг нэгнээсээ юм суралцсан ийм сайхан бүтээлч өдөр өнгөрлөө. За тэгэхээр ундралын үед ямар зүйлсийг сурч өнгөрөө? За миний хувьд бол энэ харч шул маш сонирхолтой байлаа. Би урд нь бол гэртээ нэг ч удаа харч шул хийж үзээгүй. Одоо очиод гэртээ бас гэрийнхэнтэй хийж өгч туршина. Маш гоё амттай болсон байх гэж найдаж байна. Тий. Баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр миний хувьд гэх юм бол би бас харж ушвал сам орхотой паста. За тэгээ мөн энэ маш гоё ванилийн амттай энэ десертийг хийж одоо сурлаа хамтдаа хийлсэн гэсэн үг шүү дээ бид нар. За тэгэхээр ононгийн хувьд бол бас адилхан Муу адилхан надад энэ сам орхотоо паста их амархан санагдсан. Бид нар паста Итали хоол гэхээр нэг л хэцүү юм шиг санагддаг. Их хэцүү орц олдог гэж боддог байсан бол өнөөдөр бол миний бодож исэн бодлоо өөрчлөгдсөн байгаа. За тэгэхээр өнөөдрийн хувьд бол сэдвт баригдаагүй хэрнээ маш гоё хоолнуудыг бид нэр хийж сурлаа. Эцэгтэй нэр одоо гişүүд маань бүгдээр үзэж байгаа бол жор орцыг тэмдэглэж сайн аваарай. За тэгээд бид нар бас Sweet Kitchen цэгийн сайтанда бас энэ жоруудыг оруулах болно. За тэгэхээр нэвтрүүлэг маань энэ сайхан амттай зүйлсээр та бүхэндээ хүрлээ. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай үзэгчтэй. Баяртай. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Golden Home.